Одоо утасгүй сүлжээний стандарт буюу Wi-Fi стандартуудыг үзье. Таны утасгүй рутер, модем систем тоон тохиол, радио аналогын болгон өргөтэй байдаг. Энэ радио дэлгүүр нь таны зөвөрийн компьютер, хаалга болон улс төхөөрөмжтөг радио дэлгүүр хүлээн авахчаар хүлээн авах ёстой. Энэ хүлээн авахч нь радио дэлгүүрийн буцаагаар тоон тохиолоор оргоно. Радио болгоны стандарт 802.11 гэсэн стандартууд байдаг. Орчин утасгүй локал сүлжээний гол стандарт боловч мобайл холбоонд өгөгдөл дамжуулах 3G, 4G, Bluetooth стандартуудыг ашигладаг. Үүнээс гадна гэрээ хаан цахилгаан хэрэгс шалгах шүүгээ утасгүй телефон зэрэг нь төстэй татамжийн спектрунд ажилладаг. Энэ тухай бид бүлэг 3-т харилцан нөлөөллийн тухай үзэхэд дэлгэрэнгүй үзэх болно. 811 стандартыг 97 онд утасгүй локал сүлжээнд зориулж IEEE стандартын байгууллага утасгүй локал сүлжээнд зориулж боловсруулсан байна. 802.11 стандарт нь 2.4 ГГц давтамжийн царайг хамардаг ба сүүлд нь 5 ГГц давтамжийн царайг хамардаг болсон. Энэ стандартын сайжруулсан нэмэлт боловсруул бүхий стандартуудыг 802.11A, B, AC, G, N гэж тулгуурлан нэрлэдэг. Утасгүй төхөөрөмжүүд дээр энэ стандартуудыг дэмждэг эсхийг харах нь чухал. Амжилттай төхөөрөмжийн энэ бүх стандартыг хангах зайлшгүй чухал биш байдаг. Эндээс өнөөдөр төвийн ашиглаж байгаа стандарт нь чухал болно. Утасгүй төхөөрөмжийн чухал үзүүлэлт болох зургасан өргөн буюу хортын мегабит секундээр хэмжигдэнэ. Дараагийн бүлэгт энэ тухай дэлгэрэнгүй үзэх болно. Таны рутер 10 жилийн өмнөх бол магадгүй 802.11B стандартыг дэмждэг байж болно. 1999 оноос хойш энэ стандартыг маш төвөнд ашиглах болсон. 2.4 ГГц хүрээнд ажиллах 11 Мбит/с дэмждэг. Өнөөдөр 802.11G стандартыг маш төвөнд ашигладаг болсон байна. Гэрийн утасгүй сүлжээ 802.1G N стандартыг болдог ашиглаж байна. 2.4 ГГц хүрээнд 54 Мбит/с дэмждэг. 802.1B стандарт чиг интерфейс буюу татамжийн нөлөөллөөс хамгаалах хамгаалалтаа ажиллах чадвартай. Гэрийн утасгүй төхөөрөмжүүд минимум мультимедиа функцтэй бол 802.1G стандартыг сонгох нь тохиромжтой шийдэл байдаг. 802.1 стандарт нь 2.4 ГГц, 5 ГГц хүрээнд хоёулын дээр нь ажиллах бөгөөд 450 Мбит/с дэмждэг. Хэд хэдэн антин болон multiple N, multiple out гэсэн холбоотой бүртгүүлэх дэмжлэгчтэйгээр нэгэн зэрэг өгөгдлийг хүлээн авах илгээх чадвартай. 5 ГГц-ийн зарaan ихэнх стандарт төхөөрөмжүүд давтамжийн цаанаас хол зүрхтэй бол давтамжийн харилцан нөлөөлөл бараг байхгүй гэж хэлж болно. 802.1N стандарт нь 802.1B, G дээр ажилладаг сүлжээний адаптеруудтай таарамжтай байдаг. 802.1N маш өндөр ачаал үүсгдэг тул өндөр тодорхойлолтой видео, онлайн тоглоом, видео чат бүхэн мультимедиа төхөөрөмжүүд загсан ажилладаг. Саяхан бодлогдсон 802.1AC стандарт нь зөвхөн 5 ГГц хүрээнд ажилладаг ба 1 Гбит/с дэмждэг. Зөвхөн 5 ГГц дээр ажилладаг учраас 2.4 ГГц дээр ажилладаг бус утасгүй төхөөрөмжтэй засагтлаар асуудалтай байна. Таны утасгүй төхөөрөмжөд 5 ГГц дэмждэг бөгөөд бүгд өндөр хувьдыг шаарддаг бол энэ стандарт зөвхөстэй. Гэхдээ 802.1N, 802.1AC стандартын төхөөрөмжийг сонгохдоо таны интернетийн хувьд маш өндөр байх ёстой анхаарна. Энэ стандартын утасгүй локал сүлжээний хувьд маш өндөр байх боловч интернетийн хувьд ISP-с шалтгаалдаг болохыг анхаарах хэрэгтэй.